сайн байцгаана уу хүүхдүүдээ. Багш нь пенсил төдий програм дээр зураг хэрхэн оруулах вэ? Түүнийг хэрхэн засаж янзлах вэ? За тэгээд мөн дуу хэрхэн оруулах талаарх хичээлийг видео болгон бэлтгэлээ. За зураг болгоныг тус тусдаа лейер дээр лейер үүсгэж оруулна. Тэгэх юм бол тус тусд нь тухайн зургаа хөдөлгөж бас янзалж болно гэсэн үг. Нэг лейер дээр оруулчих юм бол тухайн зураг маань тус тусдаа хөдлөж тус тусд нь янзлах боломжгүй болчихно гэсэн үг. Тэрэн дээр маш сайн анхаараарай. За бүгдээрээ эхлээд background зураг оруулах гэж байгаа учраас background гэдэг шинэ layer үүсгэнэ. За энэ layers гэдгийн ардлын нэмэх тэмдэг дээр очихоор add layer гэж гарч ирнэ. За энэ нэмэх тэмдэг дээр дараад энэ сонголтууд гарч ирж байгаа. Эндээс за new bitmap layer гэдгийг сонгоод за энийг нь арилгаж байгаад бүгдээрээ background гэж бичиж өгчээ. За арын зураг ч юм уу дэвсгэр зураг гэд бичээд өгсөн ч болно өөрсдөө ойлгомжтойгоор тийм ээ. За бидэнд харагдаж байгаа энэ цагаан хэсэг болвол камера layer буюу зөвхөн камерт харагдах хэсэг гэсэн. За энд background layer гэдээ үүсгээд өгчлөө. За одоо бүгдээрээ машин оруулж ирнэ. За тэгээд машин оруулж ирэх учраас бүгдээрээ машинд зориулсан дахиад нэг шинэ layer үүсгэе. За new bitmap layer гэдгээ сонгоод за машин буюу car гэж бичиж өгч. За ингээд хоёр layer оруулж ирээд хоёр зураг оруулж ирэх нь тий. За эхлээд бүгдээрээ background layer гэдгээ төвчүүлж сонгож төвчүүлж байгаад зураг оруулж ирнэ. Хэрвээ бид нар тэрэн дээр маш сайн анхаарна. Одоо камера layer ч юм уу энэ bitmap layer дээр сонгоод ирэх юм бол энэ bitmap layer-ыг сонгож ижил одоо ашиглана гэсэн үг байхгүй юу? За энэ bitmap layer-ыг бүгдээрээ ашиглахгүй юм чинь устгаж бас болно. За энэ bitmap layer-ыг устгахдаа энэ layer-ыг сонгож идэвхжүүлчихэд энд байгаа артлынх нь delete layer буюу хасах тэмдэг дээр ок дарахаар энэ саяын new bitmap layer устгагдчихж байгааз. За одоо car layer, background layer, camera layer гэсэн 3 layer болцсон. Одоо background layer дээр зураг оруулж ирэх гэж байгаа учраас background layer-ыг төвчүүлээд за file гэснээс import гэдэг дээр дарна. За import руу орохоор ингээд маш олон зүйлүүд оруулж болохоор гарч харагдаж байгаа. Эндээс бүгдээрээ зураг оруулж ирэх гэж байгаа учраас image зургаа сонгоно. За download гэсэн багш нь татаад авсан зургаа сонгоод open дарчна. За энэ сонголтууд гарч ирэх юм бол эндээс бүгдээрээ хамгийн доотлихыг сонгочихъя. За тэгээд ок. За ингэсэн чинь энэ камера одоо background зураг маань энэ үндсэн юунаас маш том зураг болж ирж таарсан байна тараа. Ийм том байсан байгааз. За тэгэхээр энийг жижигрүүлж байгаад бүгдээрээ зургаа жижигрүүлнэ. За тэхийн тулд эхлээд select авчиг дарна. За select авчиг дарчаад нөгөө background зургаа хүрээнийхэн дагуу select хэд. За select хийснийхаа дараа энэ артлын сум буюу move төлийг дарна. За тэгчээд одоо бид нар зургаа жижигрүүлж болно гэсэн үг. Тэгээ бас зүүж болно. За маусныхаа нөгөө scroll дээр дээш нь гүйлэхээр томроод доош нь гүйлэхээр жижигэрдэг тийм ээ. Ингэж ихэд нь харагдахаар болгож байгаад зургаа бүгдээрээ жижигрүүлнэ. Энийг жижигрүүлж томрохоо заавалчгүй select хийчээд энэ сум буюу move төлөө сонгох нь шүү дээ. Тэгэхгүй бол хөдөлгөж болохгүй гэсэн үг. Цаатлынхаа камера layer-тэй хамт хөдлөд байна гэсэн үг. За ингээд яг ижилхэн болгочлоо. За одоо энэ төвчүүлснээ бүгдээрээ арилгахын тулд өөр газар очиж байгаад маус нэг дээрээ нэг удаа дарчих. За тэгэхээр энэ дөрвөн талын нөгөө цэгүүд нь байхгүй болчихж байгаа зэтгвчүүлэлт нь. За одоо ингээд камера layer-тэй хамт хөдөлж байгааз. За одоо бид нарт машин эрэхтэй. За тэгвэл бүгдээрээ машинаа car layer дээрээ оруулж ирнэ. Тэгэхээр учраас car layer-ыг төвчүүлж сонгоно. За тэрэн дээр маш анхаараарай. За файл гэдгээ сонгоод import image гэдгээ сонголоо. Машинаа оруулж ирээ. Download гэсэнд машин маань байгаа учраас энийг сонгочлоо. Open. ок. За одоо энэ машиныг бүгдээрээ энэ зам дээр явуулах гэж байгаа учраас зам руу зөөн тийм ээ. За одоо шууд ингэ явуулах гэхээр явахгүй байгааз. Тэгэхээр яавал явах вэ гэхээр select авчаа сонгоод за энэ зөөгч байгаа машиныгаа багтаад select хэд. За тэгчээд артлын сум буюу move төлөө сонгоод машинаа одоо зөөж болж байгааз. За зөөгөөд за эндээс одоо play давж дарах үед машин эндээс явж эхлэх юм уу, эндээс явж эхлэх юм уу гэдэг өөрөө сонгоно гэсэн үг. За багш нь энэ гаднаас явж эхлэе. Одоо play давж дарахад анх машин харагдахгүй байх нь шүү дээ. Тэгээд эндээс гарч ирээд ингээд яваад ийшээ алга болно гэдгээр багш нь
зохион амжилтыг гэж бодож байна. За ингээд авчраа тавьчлаа. Энэ дээр нэг зүйл анхаараарай. Энэ дараа машин оруулж ирэх үед энэ доор case буюу фрейм багц фрейм 3 дээр ороод ирсэн байна. Одоо харцгаая бүгдээрээ. Энэ 1 дээр оронгууд машин байхгүй. 2 дээр оронгууд бийж байгааз. Тэгэхээр энийг бүгдээрээ анхнаасаа нэгээсээ ашиглая гэж бодож байна. Plate авч дарж эхлэхэд за фрейм эхлээд энэ байх хоосон байх нь байна. За тэгээд машин гарч ирэх нь байна. За энэ хоёроос ингэ явчих дөө. За одоо бүгдээрээ энэ машин ингээд фрейм болгон дээр ингээ өөрчлөгдөөд энд явсаар гаришаа гарах хэрэгтэй тий. Тэгэхээр эхлээд энэ машинаа селектлж байгаад за copy маань энэ хаачны артлын энэ төлөв дээр очихоор copy гэж гарч ирж байгааз. За энэний артлынх нь болохоор paste гэж гарч ирж байгааз. За тэгэхээр эхлээд бүгдээрээ copy гэдэг дээр таарна. За тэгээд энд хоёрны дараа шинэ layer буюу add frame layer биш frame шүү. Add frame гэдэг дээр дарангууд 3 дахь фрейм шинээр гараад ирлээ. За 3 дахь фрейм руу дараад орongууд нь одоо paste дээр таарна. За тэгж яагаад бүгдээрээ энэ move tool гэдэг сумаа сонгож иж энэ машинаа уршин зөөнө гэсэн. За тэгээд энэ идэвхжүүлэлтэд буцаа заавал байхгүй болгоно. Тэхийн тулд маусаа машинаасаа холдуулж агаад маус нэг дээрээ дарчих. За одоо ингэ байхгүй болцсон. За одоо дахиад бүгдээрээ 4 дахь дараагийн фреймийг үүсгэе. За шинэ фрейм үүсгээд нэг удаа copy хийсэн юм чи одоо бүгдээрээ дандаа paste дараад яваад иж болно. За энд гараад ирсэн. Энийгээ уршин зөөлөө. За одоо идэвхжүүлэлтэд арилгана. За дахиад энэ дараагийн фрейм add frame гэж нэмээд дараад ин гэсэн. За тэгээ paste хийлээ. Явлаа. Шинэ дараагийн фреймийг үүсгэлээ. Paste хийлээ. Явлаа. За дахиад дараагийн фрейм үүсгэнгүүт өмнөх фреймийн зургууд нь бүдгэрч харагдаж байгааз. За тэгээд paste хийлээ. Явлаа. За багш нь энд previous буюу өмнөх фреймээ өмнөх 15 фрейм харагдуулна гэж сонгоцсон баггүй. Хэрвээ би миний өмнөх нэг л фрейм харагдана гэж сонгочвол яаж вэ? Зөвхөн өмнөх нэг фрейм л бүдгэрч харагдаж байгааз. Хэрвээ би энийг tick гэж өгчих юм бол tick гэж өгч болохгүй байгааз. За харин тэрний оронд энэ өмнөх харагдуулахгүй бай гэвэл энийгээ чеклэгээ боловчно. За ингэхээр харагдах болчихно гэсэн. Гэхдээ энийг яг анимашн хийж явах үедээ харагдуулсан нэр. Ягаад гэвэл бүгдээ хөдөлгөөнөө хаана явж байгаа баримжаа авахын тулд энэ нь харагдчихсэн нэр. Ядаж өмнөх нэг фрейм маань харагдчихэж өмнөх машин маань хаана байсан бэ гэдэг баримжаагаа авч иж дараагийн хаана байрлуулахаа мэдэн штэ тийм ээ. Тийм учраас энийгээ ингэж сонгоно гэсэн үг. За дараагийн фрейм хэд харагдах уу гэдгээ бас энэ дээр сонгож өгч болно. За харагдуулахгүй бай гэвэл энэ чекийг нь байхгүй болгочихно гэсэн үг. За 7 дугаар фрейм дээр энэ ирлээ. За дараагийн шинэ фрейм үүсгэлээ. Paste авч дарлаа. Сонголоо. За идэвхжүүлэлтэд арилгана шүү заавалчгүй. За дахиад дараагийн шинэ фрейм үүсгэлээ. Paste авч дарлаа. Одоо энд байгаа юм чи шинэ нэг жоох өөрчлөлтч тийм ээ. За шинэ фрейм үүсгээд paste авч дараад за энд авчирч явлаа. Дараагийн фрейм үүсгэлээ. Paste авч дарлаа. За ингээ багаар өөрчлүүлээд байх нь тийм ээ. За ингээд хамгийн сүүлийн фрейм дээр энэ ажиллах талбар буюу камера layer-ээс гараа авчлаа. За ингээд нийтдээ 12 фрейм боллоо тийм ээ. Одоо бүгдээрээ ногоон буюу play button дээр дараад үзэхээр машин маань яваад өнгөрч байна тийм үү. За одоо бүгдээрээ дуу оруулнаа. За дууг хэрхэн оруулах вэ гэхээр add layer гэдэг дээр дараад sound layer гэж байгаа. New sound layer гэдгийг сонгоно. За тэгээд огт арчи. За энэ дээр sound layer гараад ирж байгаа. За энийг доор нь оруулчих. За одоо бүгдээрээ sound layer дээрээ дуугаа оруулж ирнэ. За файл зэс рүү орлоо. Import гэсэн дээр дарлаа. Sound гэж байгаа. За эндээс sound нөгөө карийн татаж авсан sound-аа одоо оруулаад сонгоод open дарчна. За энд ороод ирсэн минь хардаа. Эндээс энэ хүртэл ороод ирсэн байгаа. Тэгэхээр энэ нэлээд хойно ороод ирсэн байна. Одоо эхэндээ дуу. За энийгээ бүгдээрээ өөрчлүүлээд ажиллуулад үзье. Эхэндээ дуу явахгүй жагаад
12 дахь фреймээс яваад өгсөн. Тэгэхээр бүгдээр анханасаа оруулж ирэх үедээ энэ сумаа энэ нэг дээр байж байгаад сонгох хэрэгтэй байсан гэсэн үг. За гэхдээ зүгээр одоо бүгдээр энийг ингээ уршин зөөчж болно. Төвчүүлээд уршин татчих. Яагаад болохгүй юм? Ингээ уршин зөөчж болдог шүү хүмүүстээ. За хэрвээ ингээ болохгүй байх юм бол та нар ингээ син саунд layer-ээ төр энэ лилээ. За тэгчээд бүгдээрээ add layer дээр дахиад sound layer сонгочих. За тэгээд энэ sound layer-ээ одоо бүгдээр юу авах вэ гэхээр эндээс явуулна гэдгээ сонгоно гэсэн үг төвчүүлнэ. Эндээс сонгол эндээс эхэлнэ, эндээс сонгол эндээс эхэлнэ гэсэн. Тэгэхээр эхний нэг дэх фреймээс явж эхэлнэ. За тэгээд бүгдээрээ дахиад дуугаа оруулчих. Open хийгээд. За одоо эндээс эхэлж байгаа. За одоо бүгдээрээ явуулж харсан. За энэ дуу нугасаа анханасаа урт байсан учраас миний нөгөө нэг өнөөс илүү гараа явцсан. Гэхдээ энийг бүгдээрээ экспорт хийхээр зөвхөн энэ 12 дугаар фрейм хүртэлхэл дуу сонсогдно гэсэн үг. Илүү сонсогдохгүй. За одоо бүгдээрээ энэ анимашнаа дууссан гэж үзэх юм бол файл системний экспорт гэдэг дээр дараад за movie гэдгийг сонгочих. За тэгээд хаана хадгалахаа эндээ зааж өг. За багш нь энэ documents дотор хадгалах юм байна тийм ээ. За хаана хадгалах юм бэ? Desktop дээр хадгалах юм уу? Documents хадгалах юм уу? Videos хадгалах юм уу гэдээ сонгож өгнө. За багш нь desktop дээр хадгалчих. За тэгээд 24 оны 11 сарын 12 гэдэг асар өдрөө бичээд save дарчих. Окей. За хадгалагчдаа нээж үзэх үү гинэ. Yes, тийм ээ. За нийтдээ 2 секундын анимашн болсон, бичлэг болсон байна тийм ээ. За анхаарал хандуулсанд баярлалаа.